Орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар нутгийн ард иргэдийг орлогыг нэмэгдүүлж амжиргааг дээшлүүлэх зорилготой төсөл Хөвсгөл аймгийн Сумдад амжилттай хэрэгжлээ. 3 жилийн хугацаатай хэрэгжсэн төслийн хаалтыг зохион байгуулсан байна. Хөсгөл нуурын байгалийн тасалбарт газрын орчны бүсийн иргэдийн амжиргааг дэмжиж, доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл нэртэй энэхүү ажил нь үр дүнгээ өгсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ядуурлаг бууруулах Японы сангийн буцалтгай тусламжаар байгаль орчлын аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк хамтран Хөсгөл нуурын байгалийн тасалбарт газрын орчны бүсийн иргэдийн амжиргааг дэмжиж, доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслийг хэрэгжүүллээ. Тус төсөлд аймгийн Алаг Эрдэнэ, Чандмөн өндөр, Цагаан өр, Ринчинл өмбө, Хан сум болон Хатгал тосгонд хэрэгжүүллээ. Хөвсгөл аймгийн Сумдын иргэдэд түшиглэн хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд нийтдээ бол 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар иргэдэд зээл олгож улмаар энэхүү аялал жуулчлалын ивэнтүүдийг зохион байгуулж түүнээс ашиг хүртэх нутгийн иргэдийн орлогыг дээшлүүлэх ажлыг бол 3 жилийн хугацаанд бодитоор зохион байгууллаа. Цаашид энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлж мөн нутгийн иргэд дээрээс нь нуур түшгэлсэн хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагууд хамтарч ажиллагаа мэдэгдсэн юм а. Хөвсгөл нуурын байгалийн зохицох газрын орчны бүсийн иргэдийн амжиргааг дээшлүүл доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл ингээд хэрэгжээд өнөөдөр хаалтаа хийж байна. Энэ төсөлд хэрэгжснээр нийтдээ 600 гаруй өрхөг орлогоо нэмэгдүүлсэн 1.7 тэрбум төгрөгийг богино хугацаатай хүү багтаагаар зээл олгож нөхөрлөл үүсгэж ард иргэд өгсөн. Эннийхээ хүрээнд өнөөдөр бид нараас гадна улсын үзэсгэлэнд харж байна. Нутгийн иргэд маань төрөлжиж эхэлсэн байна, хамтарч эхэлсэн байна. Үүнийг дагаад бэлчээр ашиглалтан дээр хоорондоо зохицдог болсон байна. Сүү цагаан эдэний боловсруулалт нэмэгдсэн байна. Мөн гар урлалын салбарт бол нэлээхэн ахис дэвшил гарсан байна. 3 жилийн хугацаатай Японы ард иргэдийн тусламжтайгаар 3 сая Америк долларын санхүүжилт бүхий энэ төсөл дараах үр дүнг нутгийн иргэдэд бий болгожээ. Тодорхойлбол өнөөдрийн байдлаар нийт 1.7 тэрбум төгрөгийн зээлийн аялал жуулчлал мал аж ахуйн чиглэлээр 312 төсөлд олгожээ. Иргэн төлөлтийн хувьд 98.2%-тай мөн 482 өрх зээлийн үр шимийг шууд өртөж орлогоо нэмэгдүүлж 500 ажлын байр шинээр бий болгосон байна. Бид нар нутгийн иргэдэд чиглэсэн үйл ажиллагаануудыг 3 чиглэлээр авч хэрэгжүүлсэн байгаа. Нутгийн иргэдэд зориулсан маш бага хүүтэй хөнгөлтэй зээлийн эргэлтийн санг бий болгоод тэр зээлээс хүмүүс өрхүүд зээл аваад амжиргаагаа дэвшлүүлээд бизнесээ эрхлэх боломжийг хангасан. Төсөл нь 2016 онд эхлээд 2019 онд дуусч байгаа төсөл юм. Төслийн нийт дүн 3 сая Америк доллар байгаа. Энэ 3 сая Америк долларыг Японы сангаас олгоно гэдэг бол Япон улсын иргэдийн татварын мөнгнөөс ирсэн мөнгө гэсэн үг ээ. Тэгээд энэ мөнгийг ийм үр дүнтэй хэрэглээд ийм олон үйл ажиллагааг амжилттай явуулсныг харахад маш их баяртай байна. Ийхүү төсөл хэрэгжснээр 3 төрлийн үр дүн гарна гэж талууд үзлээ. Тодорхойлбол Хатгал, Анх суурьнд нутгийн хүн ам түшгэлсэн аялал жуулчлал хөгжиж, Хөвсгөл нуурын байгалийн тасалбарт газар орчны бүсэд мал аж ахуйг доктортой хөгжүүлэх болон бэлчээрийн менежментийн чадвар бэхжих, Хөвсгөл нуурын хог хаягдлын менежмент сайжирна гэж тооцжээ.